одоо санаагийн подкастыг сонсож байна. Би энэ подкастаараа өөрийн уншсан зохиол, номын талаар сэтгэлээ мөн холбогдох орчуулагч, зохиолч мөн өөр нэгэн уншигчтай хуваалцаж явах болно. За Виржиниа Вульфийн Өөрийн гэсэн өрөө хэмээхийн ном нь та бүхэн хаанаас олж унших боломжтой вэ гэхлээр Монсодор утга зохиол цувралын 5 дахь цуврал болж 2017 онд хэвлэгдсэн ном байна. Зохиолч Виржиниа Вульфийн бол монгол хэлний анх удаа бас одоохондоо цор ганц удаа орчуулагдсан ном нь байгаа. Тэгэхээр утга зохиол цувралыг уншдаг хүн бол мэдж байгаа андахгүй бах. Утга зохиол цуврал дондаа эссе бичлэлээр бичигдсэн гэдгээрээ бол онцлог ном байна. Энэхүү ном нь бол феминизмын гол хөдөлгөөний чухал лавлагын материал тооцогддгоор одоо алдартай ийм ном. Зохиолын үйл явдал нь бол мэдээж эссе бичлэлээр бичигдсэн гэж түрүү хэлсэн. Виржиниа Вульф одоо би гэдэг хүүрнэлээрээ дамжуулаад зарим нэг түүхэнд бичигдсэн ярих гэж байгаа одоо хүмүүс нэрийг өөрчилсөн шүү. Миний одоо утга зохиол ба эмгтэй хүн гэдэг агуулгаараа миний судалсан ойлгосон зүйлсийн талаар ингээд хүүрнээд явъя гэд хэлж байгаа. Өөрийн гэсэн өрөө номыг бол 1929 онд гаргасан. Тэрнээс өмнө өөрийнх нь одоо Mr. Dalloway, To the Lighthouse, Orlando гэх зэрэг юм 3 алдартай романуудаа бичсэн байсан учраас бол нэлээд алдаршсан одоо модернизмын гол төдийлөгч модернист зохиолуудаа туурайд нэлээдгүй одоо түмэн төгссөн байсан учраас түүнийг Кембриж их сургууль ураад 2 коллежтой утга зохиол ба эмэгтэй хүн гэдэг сэдвээр бидэнд лекц орооч яриа гэж урьсан юм байна. Тэгээ Виржиниа Вульф тэр урьсан цаг үеэс эхлээд ерөнхийдөө энэ талаар маш илүү чухал судалснаа хүмүүст түгээх хэрэгтэй мэн гэдгийг ойлгоод энэ хүү бүтээлээ гаргасан байдаг. Мэдээж одоо ном эмэгтэй хүн ба утга зохиол гэдэг зүйлийг бол хамгийн түрүүнд миний хувьд бол эмзэглээс эхэлсэн болоо гэж харсан. Эмзэглээс эхэлнэ гэдэг нь одоо эмэгтэй хүн яагаад эрх мэдэл гэх юм уу одоо сурч боловсрохын хувьд тухайн нийгэмдээ тийм 2 дугаарт сүүл тавигдаад байдаг байсан юм бэ. Нийт одоо уншсан зохиол уран бүтээл өөрийнх нь амьдарч байсан цаг үеэс өмнө эллээд 1-р Элизабетийн үеэс эхлээд яагаад эмэгтэй зохиолчдын зохиол бүтээл байдаггүй байсан юм бэ. Эмэгтэй хүний тухай гарангууд зохиолчийг нь харангууд дандаа эрэгтэй хүмүүс байсан. Яагаад эмэгтэй хүн өөр өөрсдийнхээ талаар зохиол бүтээл бичдэггүй байсан юм бэ. Тэр шалтгаан нь юу вэ гэдэг талаар энэ ном дээр томруунаар илэрхийлж гаргасан. Виржиниа Вульфийн Өөрийн гэсэн өрөө номын 3 дугаар бүлгийн хэсгээс товчхон. Би түүхчдийн бүтээл барьлах номын тавир руу очиж хамгийн сүүлийн үеийнхээс нь сугалахад профессор Тревельяны Английн түүх таарлаа. Би дахиад л нөгөө сэдвээ хайж эмэгтэйчүүдийн байр суурь гэсэн хэсгийг олоод хуудсуудыг эргүүлв. Эхнэрээ зодох явдлыг эр хүний эрх хэмээн хүлээн зөвшөөрдөг байсан бөгөөд нийгмийн дээд доод хаврын аль нь ч байсан ялгаагүй энэ үйлдэлээс огтхонч ичиж зовдгүй байжээ. Үүний нэгэн адилаар өөрсдийнх нь сонгосон хүнтэй суухаас татгалцсан охиноо эцэг нь гэртээ түгжиж зодож үснээс нь гултчин чирэх нь байнгын үзэгдэл байсан бөгөөд ил явдлыг нийтээрээ тайвнаар хүлээн авдаг байж. Гэрлэлт нь хувь хүний өөрийнх нь сонголт биш. Харин гэр бүлийнхэн нэг төрөнгийн сонирхолтой холбоотой асуудал байсан бөгөөд энэ нь ялангуяа эмэгтэйчүүдийг хүндэлдэг дээд давхаргынханд бүрч нийтлэг байж. Энэ бол Чосерийн амьдарч байсан цаг үеийн дараахан буюу 1470-ад он байлаа. Эмэгтэйчүүдийн байр суурийн тухай өгүүлсэн удаах түүхэн бичлэг нь 200 жилийн дараа Стюартийн цаг үеийн хувь. Зөвхөн дээд дунд давхаргын эмэгтэйчүүд л нөхрөө өөртөө сонгох боломжтой байсан бөгөөд тэдгээр сонгогдсон нөхрүүд нь голдуу ноён газрын эзэн байна. Ямар ч хэлсэн хууль болон уламжлалаар тэдний нийгэмд эзлэх байр суурийг нь тэгж тодорхойлж өгдөг байлаа. Мөн Шекспирийн зохиолд үргэлжлэгддэг эмэгтэйчүүд болон Верни, Хатчинсон зэрэг 17 дугаар зууны үеийнхний дуртгалуудад гардаг эмэгтэйчүүд өөрийн гэсэн характер, байр суурьтай байжээ хэмээн профессор Тревельян дүгнжээ. Энэ мэтээр цааш эргүүлэх аваас Клеопатра бусдыг дагуулах өөрийн гэсэн онцгой чадвартай байсан байна. Макбет хатагтай өөрийн гэсэн хүсэл эрмэлзэлтэй байсан байна. Розалинда ч бас дур болон охин байсан гэж дүгнэж болно. Шекспирийн зохиолд гардаг эмэгтэйчүүд өөрийн гэсэн характер, байр суурьтай гэж дүгнэхдээ профессор Тревельян үннээс тийм ч их зөрөөгүй болов. Заавал түүхч байхын хэрэггүй.
хинч байсан эрт дээр цагаас ахуулаад яруу найрагчдын шүлэг найраглалд эмэгтэйчүүд гэрэл цамхаг адил асаж байсан гэдгийг харж болно. Жүжигийн зохиолуудаас ч гэсэн Клитемнестра, Антигона, Клеопатра, Макбет хатагтай, Федре, Крисида, Розалинда, Дездемон, Мальфийн гүнгийн авхай, цаашлаад үргэлжилсэн үгийн зохиолуудаас Миламант, Клариса, Беки Шарп, Анна Каренина, Эмма Бавари, Мадам де Жерман гэсэн нэрсээс харахад ч характер байр суурь гэж юу хэлээд байгааг нь ойлгогдно. Хэрв эмэгтэйчүүд эрчүүдийн бичсэн уран зохиолтол зөвхөн оршдог байсансан бол тэднийг маш чухал, олон талтай, баатарлаг бөгөөд өөдгүй, эрхэмсэг бөгөөд арчаагүй, үтгслэн төгс бөгөөд үзээрийн муухай, эр хүн шиг агуу, магадгүй бүр эрчүүдээс ч илүү гэж төсөөлөгдөх байсан биз. Гэвч энэ бол уран зохиолын л баатрууд. Бодит байдал дээр тэд профессор Тревельяны хэлсэнчлэн гэртээ төгжүүлэн задуулж хан руу савж унтлаа түлхүүлж байсан. Тэд уран зохиолт хамгийн чухал байр суурь эзэлдэг хэрнээ бодит байдал дээр хинч биш. Яруу найргийн номын эхний нүүрнээс арын хавтас хүртэлх орон зайг эмэгтэйчүүд эзлэх хатлаа түүхийн бүтээлд бараг дурддагчгүй. Уран зохиолтод эзэн хад байлдан дагуулагчдын амьдралыг хатах нь бодит байдал дээр тэд эцэг их нь хүчээр богтлон өгсөн л бол хин нэг жаахан хүүгийн ч боол болно. Профессор Тревельяны түүх гэдэгт юуг ойлгодгийг мэдхийн тулд би түүн рүү дахин анхаарал хандуулав. Нэгдүгээр бүлэгтээ тэрээр эдлэнгийн шүүх ба задгай бэлчээрийн аж ахуйн арга барил, аглалын хэдийнхэн ба хоньны аж ахуй, загалмаатны аян дайн, их сургууль, нийтийн танхим 100 жилийн дайн, сарнайн дайн, сэрэг мандалтын үеийн эрдэмтэд гих мэтээр бичсэн байлаа. Хаяа нэг ганц эмэгтэй нэр дурддагдах нь Элизабет Мэри зэрэг хатан хаадмитийн сүр нөлөө хатагтай нэр байлаа. Харин дундаж давхарган эмэгтэй оюун ухаан, зан характерийнхаа хүчээр түүхэн тэмдэглэгдсэн аль нэгэн томоохон хөдөлгөөнд оролцох ямар ч боломж байгаагүй юм. Хамгийн гол нь номын тавиурыг дахин гүйлгэн харах зураа би 18 дугаар зуунаас өмнөх үеийн эмэгтэйчүүдийн тухай бичсэн зүйл бараг байхгүй байгаад л харамсан халхилж явлаа. Энэ тухайд үлгэр жишээ болгочих хүн надад үнэхээр олдохгүй байлаа. Би жишээ нь Элизабетийн үед эмэгтэйчүүд яагаад яруу найраг бичдэггүй байсан юм бол хэмээн эргцүүлж байна. Тэд ямархуу боловсрал эзэмшдэг байсныг мэдэх ч юм алга. Ингээд тэд бичих хүсэж заалгалдаг байсан болов. Тэдэнд өөрсдийн гэсэн өрөөний булан байсан болов. 21 нас хүрэхээс өмнө хүүхэдтэй болж байсан эмэгтэй хэр олон бол товчхондоо өглөөний 8-аас оройн 8 цагийн хоорондод юу хийдэг байсан бол. Ямар ч л байсан гэсэн тэдэнд өөрийн гэх мөнгө байгаагүй. Профессор Тревельяны бичснээр бол тэд асрагч ихийн гараас гарахаасаа ч өмнө 15-6 настайдаа л хүссэн ч вэ өгөөч вэ хүнтэй гэрэлдэг байж. Ийм нөхцөл байдал тэдний хэн нэгэн гинтэл Шекспир шиг жүжиг бичнэ гэдэг бол зүүдэн жоромгүй явдал л та. Үүнтэй холбогдуулаад өнгөрсөн ч тэр одоо ч тэр ирээдүйд ч тэр ямар ч эмэгтэй Шекспир шиг сууд бүтээл төрөж чадахгүй гэж хамплан байсан нэгэн эрхэм нас урахаас өмнө хэлсэн санаанд орлоо. Эмэгтэйчүүд Шекспир шиг жүжиг бичиж чадахгүй. Тавиур дээр бүр Шекспирийн бүтээлүүд нүдэнд өртгөд юутайж хампламтан нэг зүйлийн тухайд үнэн хэлсэн байж мэдх юмаа хэмээн би бодлоо. Шекспирийн амьдарч асан цаг үед ямар ч эмэгтэй түүн шиг жүжиг бичиж өгнөхээр чадахгүй байсан юм. Нэгэнт баримт байхгүйгээс хойш төсөөлөд үзье. Шекспир нэгэн авьяаслаг дүү охинтой байжээ гэж бодъё. Түүнийг нь Жюдит гэдэг байд. Ихэнх сурвалжтан байсан учраас Шекспирийг хэл зүйн сургуульд явуулсан биз? Тэндээ тэрээр латин хэл судлаж улмаар Овид, Виргили, Хорос нарын бүтээлүүдэд танилцсан. Мөн анхан шатны хэл зүйн логик заалгаал байлгүй. Тэрээр хэл хөдөлгөөнтэй танхаа хүүхэн байсан бөгөөд хулгайгаар туулаа агендаг байсан. Гэр хайвынхаа нэг эмэгтэйд эрт гэрлэж төдөөдлгүй өөрөөр хэлбэл байх ёстойгоос хамаагүй эрт хүүхэдтэй болсныг бараг бүгдээрээ мэднэ. Эф явлаас болоод тэр хувь тавилангаа ирж болохоор Лондон явсан бөгөөд театрт ихтэйгээ мэдснээр тайзны хаалганы дэргэд морь барин зогсгоолж. Тунч хөдөлгөөн театрт ажилд орж амжилттай жүжигчин болж олонний нүдэн дээр амьдрах болсноор бүгдийг танилцуулсан цаашдаа тэрээр явуулын буурчин газруудад жүжигээ бэлдэж цэцэн цэлмэг үгстэй гудамжинд давтан тэр бүгээл хатан хааны орд хүртэл орж гардаг болсон байна. Гэтэл энэ зур
туйлын авьяаслын охин дүүн гэртээ байгаа гэж төсөөлөд үзтээ. Тэрээр ахаасаа дутхгүй авьяаслаг уран сэтгэмжтэй зэрэгцээ ахынхаа нэгэн адил дэлхийн ертөнцид танилцахыг хүсдэг аж. Гэсэн ч түүний сургуульд явуулсангүй. Түүнд хоороос Вергилийн уншихын нотгой хилцүү логик залгахч боломж олцсонгүй. Хаяада тэрний ганц нэг ном бодвол ахынхан л биз хитэн хуудас уншина. Гэвч эцгийнх нь орж ирээд алив аймсаа нөх шөлөө хутга битгий ном цаас эргүүлээд уймраад бай хэмээн загнана. Тэд хатуу хэлэх боловч охиндоо сайн эцэг бөгөөд өөртөө эмэгтэй хүн ямар байх ёстойг сайн мэддэг болсаа хэмээн бодно. Үнэн дээр аав нь охиноо нүдний цэцгийн мэд хайрладаг ажээ. Хаяада охин агуулгын өрөөндөө ганц хоёр хуудас сараачих авч бицнээ мэддэхгүй тулд сэрэмжлэн нуух юм уу зориуд шатаана. Ингэж байтал шижилтийн насны эхлээчгүй охиноо эцэгийнх нь ноосны худалдаачиг хуршийнхөө хүйтэй сүйд тавиулж орхилоо. Охин гэрлэхгүй гэж нүдээ улайтал уйлаач нэмэр болсонгүй. Харин ч аавдаа нэвширтлээ задуулжээ. Дараа нь аав нь түүнийг зодож цагнахаа болж өөрийнх нь нэр хүндийг битгий шившиг болгоожээ. Үгэнд ороо чимээн гуйлаа. Аавынхаа зүрхийг хэмтлэж болно гэж юу? Гагцгүй авьяасаа нэг гэсэн хүсэл нь түүнийг аавынхаа үгээс зурж зөрхлүүлв. Охин хэрэгтэй зүйлсээ ваадаг нам боож зуны нэгэн шөнө цанхоороо сонжуулан доош буугаад Лондон орох зам даган алхлаа. Энэ үе тэрээр 17 ч хүрээгүй. Бутан жиргэг шуудч түүнээс илүү уянгалагдуулж чадахгүй. Учир нь охин аясын хэмнэлийг олохдоо ахаасаач дутхгүй авьяастай байж. Тэр ах шигээ театрт дурлан татагдсан байлаа. Охин явсаар тайз руу хөтлөх хаалган дэргэд ирлээ. Тэрээр жүжигчин болмоор байгаагаа хэлэхэд ирчүүд өөдөөс нь шоолон хөхөрлөж. Театрын менежер их даруугаар уруултаа хижээлэр шүлсээ өсжүүлэн инээд алдаж. Пүүдэл бүжиглэж эмэгтэйчүүд жүжиглэх юм гинэ. Та нарын аль нь жүжигчин болж чадахгүй гэж паржигнуулав. Түүний юу хэлэх гэснийг тааруулж байгаа зү. Охин ур чадварын ямар ч сургалтанд хамрагдаж байгаагүй. Тэрч байтугай буурчин газраас хоол олж идэх. Харах хуушин гудамжаар явах хэрэг байхгүй. Гэвч охины зүрх сэтгэл эргэлт буцалтгүйгээр уран зохиол татагдсан бөгөөд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн амьдралыг судлаж түүнд бүхнээ зориулсан гэхээс байж ядаж байлаа. Эцэст нь охин орь залуухны дээр яруу найрагч Шекспиртэй тун адилхан саарланд дугур хөмсгтэй нэгэн байсан тул нэг Грин хэмээх жүжигчдийн менежер ирэл түүний өрөвдсөн бололтой. Охин тэр эрийн хүүхдийг тээсэн бөгөөд эмэгтэйн биед баригдаж баглагдсан яруу найрагчийн зүрх хэрхэн халуун шатан оволцож байсныг хин хэмжигсэн билээ. Өвлийн нэгэн шөнө амиа хорлсон хөөрхий охиныг хаа нэгтэй хуулзуур замын оролцоо оршуулсан ба. Тэнд байх Elephant and Castle-ийн гадна өдгөө давхар автобус зогсдог. Шекспирийн цаг үед түүн шиг авьяас бэлэгтэй эмэгтэй амьдарч байсансан бол түүний түүхнийг иймэрхүү л маягаар хөөрөх байсан даа гэж би бодож байна. Шекспирийн цаг үед түүн шиг суу бэлэгтэй эмэгтэй төрөхгүй байсан гэж өгүүлсэн талийнхаа чамптай би ийхүү зарим талаараа санал нийлв. Учир нь хар ажил хийдэг, боловсралгүй, зарц, шивгчин хүмүүсийн дундаас Шекспирийн шиг авьяас бэлэг төрдөггүй юм. Саксончууд ба британчууд Англи орныг эзэнэж явах үед лав төрөөгүй. Гэхдээ миний саяны зохиосон Шекспирийн дүүгийн тухай түүхээс харахад 16 дугаар зуунд эмэгтэй хүн сод авьяастай төрөх юм бол нэг бол галзуурч, аггүй бол өөрийгөө будаж, эсвэл тосгоны гадна зилүү тэр газарт барьсан оромжинд ганцаараа насыг барах бөгөөд шоолж доромжлуулан насыг барах нь дамжиггүй. Өөр заяасан суу бэлгээ яруу найрагт зориулах гэсэн сод авьяаслаг охинд бусад хүмүүс саад хийж зовоон тарчлах тул тэр охин лав эрүүл мэнд саруул ухаанаа алдах нь лавтай. Энэ бол саяны өөрийн гэсэн өрөө номын 3 дугаар бүлгийн хэсгээс байлаа. Тэгэхээр Виржиниа Вульфийн өөрийнх нь уран дүрслэлээр шилжиж байгаа нь бол яг тийм дүрслээд нэрэл Шекспир охин дүүтэй байсан болол тухайн нэг юм яаж тийм тэгш бус хандж байгаа тэгээд охины хувь цаа яаж дуусж байгааг бол нүдэн дүрслэлтэл харуулж байгааг бүгдээрээ сонслоо. Бид нар нөгөө өмнө нь утга зохиол гэдэг зүйлийг одоо онгодтой л нэг хийсвэр онгод гэдэг зүйл ямар нэгэн бурхны бүтээл болгож ярьдаг байсан бол яг бодит учир шалтгааны хувьд бол материалын байдал гэдэг тухайн одоо авьяасыг хөгжүүлэх бүтээл төрөл гаргахад
маш чухал зүйл байсан байна гэдгийг бол саяны бүлгээс ойлгогдож байгаа бах. За намын хэсгээс дүр завсарлаад Виржиниа Вульфийн өөрийнх нь амьдралын талаар цохоос дурдъя. Виржиниа Вульф бол 1882 онд Англид төрсөн, чөлөө сэтгэгч тэнгэр бүл төрсөн. Аав нь бол алдартай түүхч, зохиолч Сир Лисэл Стивен гэдэг хүн байсан. Ээж нь болохоор мөн тутгааргүй бас бичдэг. Дээрээсээ сувилагч, өөрийнхөө мэрэгжлийнхаа дагуу ингээд зохиол бүтээл бас бичсэн ийм хүн байсан байдаг. Тухайн үед өөрөө харьцангуй гайгүй эдлэн газартай, одоо материалын түвшнийхээ хувьд бол харьцангуй тийм дунджаас дээгүүр скейтинг гэр бүл төрсэн. Тэгээд өөрийнхөө авьяас бэлэг гэжсэндээ хөгжих боломжтой юм гэр бүл төрсөн ирнэ. Материалын байдал гэдэг бол авьяас бэлэг хөгжихэд маш чухал зүйл юм байна гэдгийг бол түгээн дэлгэрүүлж исэн. Дээрээс нь түрүүн одоо дурдсанчлал нөгөө гендер гэж байна шүү дээ, тий. Гендер хүйсийн тэгш бус байдал өөрт нь бас нөлөөлж ирснийг бол амьдралын тохиолдсон зүйл илэрхийлдэг. Тэр нь юу байсан бэ гэхээр өөрийнх нь төрсөн эцэгийнх нь бол тал талтай хүүхэдтэй нэгсэндээ нэгтлэн салаад нэгтлэн бэлэвсэн хоцроод ингээд хүүхдүүдээ аваад нийлсэн юм гэр бүл байсан. Виржиниа Вульф болохоор өөрийн төрсөн бол аав ээжээс төрсөн ах トゥ гуруулаа. Хойд ах トゥ 4 ийм хүүхдүүдтэй ингээд 8 хүүхэдтэй өссөн байна л да. Гэвч харамсалтай нь 13 настай ахт нь одоо түүний хойд ах нар түүнийг бэлгийн хүчрхээлд оруулж исэн ийм гашуун дурсамжтай. Яг энэ үеэр нь түүний ээж өвчнөр нас орж Виржиниа Вульфийн амьдралын туршид одоо салаагүй bipolar disorder буюу сэтгцийн тийм донцлогоотой хам шинжүүдийг одоо илэрч эхэлсэн байдаг. Сэтгэл зүйн өвчнөр л өвчилж эхэлсэн bipolar disorder гэдэг Монголд бол яг юу гэж орчуулдаг гэдгийг сайн мэдэхгүй байна. Ерөнхийдөө бол одоо сэтгэл зүйн маш тийм дээш доош хэлбэлцсэн байдалд ордог ундаг ийм амьдрал туулсан байдаг. 19-р зууны тухайн үед ч гэсэндээ бол Виржиниа Вульфийн нийгэмд ч гэсэндээ илүү тийм эрэгтэй хүмүүстэй гэх юм уу эрэгтэй хүүхдүүдийнхээ боловсролд илүү анхаардаг. Эмэгтэйгээ бол зөвхөн ихнэр одоо байдал буюу гэртэл сайн эзэгтэй байхад зориулдаг, сайн ээж байхад бэлтгэдэг ийм байж. Бараг ингээ боловсрол мэдлэггүй шахвал байсан юм байл та. Яг бас хитэн айлд бол шалуур дунджаас доогуур түвшинд бол байдал үнээр хэцүү байсан гэдгийг бол түүний саяны 3 дугаар бүлгийн жишээнээс харж байна. Тэгээд өөрийнх нь үдэж тулсны хувьд хойд ахын дураараа тийж хандж байгаа нь өөрт нь хурж одоо тий хамаагүй хурж хүчрхийлж зүршээлж байгаа нь магадгүй бас шудраг бус санагдсан байж магадгүй. Энэ цагаас эхлээд бол Виржиниа Вульф бол одоо суралцж хөгжих маш тийм эрэмгийн хүсэл төрсөн. Тэгээд Лондонд бол эзэн нэрмжтэй эмэгтэйчүүдийн коллежид суралцаж герман, грек, латин хэл сурч одоо өөрийнхөө тэр хар бараан дурсамжийг даван туулах гэж хичээж исэн. За ингэж явсараад 1904 онд эцэг нас орсон байдаг. Эцгийн нас орсноос хойш өөрийнхөө төрсөн дүүнрээ аваад Лондон руу сууршиж тэндээ Bloomsbury Group гэдэгтэй одоо алдартай зохиолч, зураач, эдийн засагч нар ингэ цугларсан тийм гоё найз нөхөрлийн Bloomsbury гэдэг групп байгуулсан байдаг. За тэр дундаа бол тэр дотроос бол бас мөн зохиолч, бүтээлч өөрх нь ирээдүйн нөхөр болох Леонард Вульфтэй танилцаад 1912 онд гэрлээд хамтдаа Hogwarts Press гэдэг хэвлэлийн газар байгуулсан байна. Ингээ хамтдаа Hogwarts Press гэдэг хэвлэлийн газрыг байгуулад одоо өөрийнхөө зохиол бүтээлүүдийг хэвлэлдэх болсон. Дээрээс нь бол одоо Sigmund Freud психоаналитикч Sigmund Freud болон Catherine Mansfield зохиолч Eliot нарын бүтээлүүдийг бас хэвлэдэг байсан байдаг. Түүний одоо модернизмын гол төлөөлөгчдийн нэг болгосон түүний бүтээлүүд бол дэлхийн 1-р дайны дараагаас ирчээ авч бичигдэж эхэлсэн. Дэлхийн 1-р дайнаас хойш улс орон нийгэм болон үнээр хэцүүдсэн. Тэгээ дээрээс нь хүмүүсийн нэр дотоод зөрчил, сэтгэл зүйн асуудал гэдэг зүйлийг бол маш их илэрч гарч ирсэн. Нийгэмдээ нэг хөвсөн уншдаг байсан гэх юм уу тэр романтизм дэврэгсэн хит одоо төсөөлөлтөд ургуулсан номуудын эсрэг Виржиниа Вульф бол өөрийнхөө модернизмыг агуулсан модернизмын гол тунхаг болсон номнууд болох Mr. Dalloway, Хатагтай Dalloway, The Lighthouse буюу гэрэл цамхаг тийш, Orlando гэх зэрэг бүтээлүүдээ гаргаж ирсэн байдаг.
Ерөнхийдөө бол одоо дэлхийн 1-р дайны дараах хүний сэтгэл зүйд яаж нөлөөлж байгаа нь тэр нь хүний сэтгэл зүй хэрхэн гэмтээгээд одоо амиа хорлоход хүрэж байгаа талаар болвол Mistress Dalloway романаараа илэрхийлж гаргасан бол хүүхэд насны бага насны тэр сэтгэл хөдлөл мэдэрсэн зүйл томроод нөгөөний гэр бүлийн асуудал насан туршид харилцаанд хэрхэн нөлөөлж байгааг To the Lighthouse романаараа мөн одоо хүйсийн шилжилт гэж хэлж болох одоо эрэгтэй хүн боловч эмэгтэй хүний биед ороод яаж амьдарч байгаа талаар Орландо хэмээх 30 хэргэм насны эрэгтэй одоо ичидийн байдлаар хүйс нь биеийн солигдсон. Тэгтээ доторх эрэгтэй зан чанарын хിവэрэ байгаа талаар өгүүлэх Орландо хэмээх номондоо гаргасан байдаг. Ийм сонин, ийм шин бараг бидний одоо ч гэсэн Монголд орчуулагдаад уншвал шинд байхаар номнуудыг 1925 онд бол гаргаж бичсэн. Өөрийн гэсэн өрөө номны эссе болол 1929 онд гаргасан байдаг. Товчхондоо болол тэгээд Virginia Woolf маань өөрөө одоо номны бусад тухайн цаг үедээ түгээн дэлгэрсэн номнууд одоо уран дутуу зохиол дундаа одоор бидний яриад байгаа LGBT гэдэг одоо сая бахархлын өдрүүд болсон шүү дээ. LGBT буюу одоо хүйсийн бэлгийн чиг баримжааны талаар зохиол бүтээлээ гаргаж ирээд хүмүүсийг шуугуулад тэр нь яг үндэ бол амьдрал дээр байдаг зүйл болж таарад тэрийг одоо зөрөгтэй илэрхийлж чадсан одоо цаг үеийн амин сүнсийг мэдэрч чадсанаар бол түүхэнд үлдсэн нэмэгтэй зохиолч. Мэдээж тухайд бас эсрэгцэл байсан байлгүй л яхаа гэхдээ түүний голдуу одоо эмэгтэй хүн талаас нь мэдэрсэн зөрөгтэй дуурч чадсанаар бол Английн утга уран зохиолол бахархаад баршгүй байдгийн гэдгийг бол одоо түүхнээс илэрхий харж болно. За тэгээд амьдралынхын хувьд бол дэлхийн 1-р дайн гараад өөрийнх нь бүтээлүүд гарч ирсэн ч гэсэндээ хувьдаа Virginia Woolf амьдралдаа нэгт багаасаа гэр одоо бэлгийн хүчрхийлэлд өртөж исэн. Хоёр өөрийнх нь эцэг их насварсан, хайртай дотны хүмүүс насварсан учраас маш тийм сэтгэл зүйн хувьд их тогтворгүй бас их тийм ким үздэг. Өөрөөр тэр өвчин золонтой их тэмцэлцэг ийм байсан. Тэгээд дэлхийн 1-р дайныг ч үзсэн. Тэгээд 2-р дайнч бас тэгсэн. Минууд бол түүний нөхөр нь ч гэсэн хоёулаа маш тийм амьдралын хувьд айгуу тийм аюултай байдалд орсон. Тэр хоёрын байгуулсан Hogwarts Press нь бөмбөгтөлтийн хувьд дэлбэрсэн. Тэгээд хос хоёр ерөнхийдөө амьдралынхаа хувьд хамтдаа амиа орлыг чийдсэн байсан гэж үздэг. Харамсалтай нь бол Virginia Woolf өөрийнхөө тэр сэтгэл зүйн асуудлыг төвчиж чадахгүй улмаас хаслаасаа хүнд чулуугаар дүргээд голдж ивээд насвархахаа өмнө хайрт нөхөртөө бичсэн цагтл нас байдаг юм билээ. Хэрэв магадгүй модернизм шин сонсогдож ивэл та бүхэн Tactile Publishing-аас эрхлэн гаргасан модернизм зур төтчийг бол уншаарай гэж зөвлөх байна. Тэн дээр модернизм гэж юу вэ? Модернизм хамарсан цаг үеийн нийгэм, дэлхийн 1-2 дугаар дайн, тэгээд уран бүтээлд яаж илэрхийлэгдэж исэн гэдгийг тайлбарласан гоё зурагтай юм ном байгаа. Тэндээс илүү дэлгэрэнгүй мэдээж болно. Ямар ч хэлсэн Virginia Woolf өөрөө одоо Hogwarts Press-тэй Sigmund Freud-ийн зарим бүтээлүүдийг хэвлэж исэн гэж байгаа. Sigmund Freud одоо Marx, Nietzsche нар бол модернизмыг бол түлхүүрдэгч хүмүүс байсан. Психоаналитик одоо гарч ирснээр л тухайн нийгмийг ингэж шууруулаад одоо маш тийм эргэлтэнд оруулж хөдөлгөөнд оруулж исэн гэдэг. Өмнө нь одоо утга зохиол тийм ерөнхий тийм дэврэгэн зүйлүүд их байдаг байсан бол Virginia Woolf сэтгэл судлал, сэтгэц гэдэг маш чухал зүйл байдаг. Үүнийхээ ч гэсэн өөрийнхөө амьдралд үйлдсэн хар толбост сэтгэлээд одоо дайн нийгмийн тэр одоо тухайн нийгмийн тэр чиг хандлага, тэгээ удирдлага хүний сэтгэл зүй тохирохгүй юм шүү. Тэр асуудал үүсгэж юм шүү гэдгийг л бол зохиол бүтээлээрээ маш тийм илэн талангүй шударгаар шүүмжилж бичиж бас гаргаж ирсэн гэдгээр бол тийм нь бол маш онцлогтой зүйл. Дээрэс нь би яг бүр энэ номыг уншихаас өмнө феминизм гэж юу юм гэдэг талаар ерөөсөө ойлголтгүй байсан. Gender stereotype гэж юу юм гэдэг талаар ямар ч мэдлэхгүй байсан. Тэгээд одоо яг ингэ бодоход бол
яаж тийм зоригтой дуурч чадсан бэ гэж маш гайхдаг. Одоо бидний хувьд бол монголчуудын хувьд феминизм, LGBT буюу одоо тэр бэлгийн болон хүйсийн чиг баримжаа гэх зэрэг бол маш их ойлголтууд байгаа. Тэгээ бид нар ерөөсөө эвлэрч чадахгүй бас энд тэндгүй уур бухимдал болцоож лэн. Гэхдээ одоо амьдрал дээр байдаг зүйлийг бид нар илүү шинжлэх ухаанчаар танин мэдхүйн байдлаар бол ойлгож ухамсарлах хэрэгтэй болоо. Тийм цаг үе бас тулгараад байгаа юм болов уу гэж эргээд энэ өөрийн гэсэн өрөөг уншиж байхдаа бодсон. Ямар нэгэн шашин, ямар нэгэн stereotype, одоо ямар нэгэн санаа зорилгоор бол зорилгодоор эмэгтэй хүн хэлбэржиж л байдаг юм байна. Одоо хэлбэрдээ л ингээ баригдаж уйцаар байгаа өөрийгөө чиний хэлрүүлж чадахгүй. Ерөөс эмэгтэй хүн чиний одоо ийм л байх ёстой гэсэндээ л баригдаж их амьдрсан байдгийн байна гэдгийг бол ойлгосон. Яг би өөрийнхөө хувьд бол феминизм гэдгийг яг өөртөө яаж нээсэн бэ гэдэг талаар товчхон нэг зүйл болсон явдлаа ярих гэж бодож байна. 2 жилийн өмнө Францын элчин сайдаас одоо феминизмын талаар юм баримт кино үзүүлээд одоо хилцүүлэг өрнүүлэх юм хөтөлбөр нээлттэй хин ч ирж сууж болно гэсэн юм зар хараад би нэг найзтай очиж ирсэн. Тэгэхэд би огт сонсоогүй бүр ингэ бодоочгүй маш сонирхолтой зүйлийг сонсон болохоор дэлхийд дахинд одоо шашныхаа гол утга санааг гуйлаад түүгээр одоо эмэгтэйчүүдийг захирдаг, хүчрхийлдэг жишээ их байдаг гинэ. Ялангуяа бол христэн шний бүгдээ Библи сонирхож уншиж мэддэг баг. Тэн дээр гардаг Бурхан хамгийн анх одоо хүйсээр нь эрэгтэй хүйсээр одоо Адамыг бүтээж, Адамын хавиргаар Еваг бүтээсэн байна. Гэтэл одоо уншижсэн сайн жоох амны модноос сайн мөнгө мэдүүлэгч амны модноос алимыг сатаны одоо уруу таталтаар Ева очиж хазаад дараа нь Адамыг уруудтаад тэр хоёр деважингаас өгдөжээ. Тэгээ шийтгэл болгож эмэгтэй хүнийг зовж төрүүлдэг болгожээ гэсэн юм түүх байдаг. Энэ л ерөөсөө түүх штэ. Гэтэл яг энэ зарчмаар бол маш их тийм одоо domestic violence буюу одоо уламжлалт хүчрхийлэл их байдаг гин л дээ. Ерөнхийдөө бид нар бол аз жаргалтай амьдрах байсан. Одоо энэ зовж зүдэрч байгаагийн гай бол ерөөсөө эмэгтэй хүнээс л болсон. Та нар л ер нь бол ерөөсөө бидний хавирганаас баг бүтцэн гэдэг байдлаар шашны ихтгэл үнэмшлийг далиндуулж гэх юм уу эмэгтэйчүүдийн одоо дэлхийд дахинд маш их тийм хүчрхийлдэг, аимшигтай хүчрхийлдэг ийм зүйлүүд байдаг гэдгийг тэн дээр ярьж ирсэн. Тэгэл бодсон л да ямар аимшигтай юм бэ. Ер нь одоо энэ бидний өсөж торинсон яг эмэгтэй хүн гэдэг байх ёстой гэдэг зүйл чинь ер нь яг хизээнээс үүсэлтэй юм бэ гэдгийг бүр ухаж одоо өнгөрсөн түүх тэр зүйлийг сайн мэдж явах хэрэгтэй юм байна гэдэг бодол орж ирсэн. Тийм утгаараа феминизм гэдэг бол эмэгтэй хүн ч гэсэн бас хүн шүү гэдэг нэг тийм сэтэл юм уу тийм бодлууд их орж ирсэн. Феминизм гэдгийг бас Виржиниа Вульф өөрийн өнгөсөн өрөөндөө цохон тэмдэглэхдээ хит дэврэгэн одоо хит бас их тийм хитргүүлсэн тохиолдол зөндөө байдаг. Хамгийн гол нь бодиттой харах хэрэгтэй. Эмэгтэй хүн одоо уран зохиол бүтээлд тэгж их манлайлж чадаагүй шалтгаан бол 80-90% бол ахуйн болон амжиргааны түвшнээс маш их хамаарж исэн хүн одоо зохиол уран бүтээл төрөхөд одоо хоёрын бодол ухаанснаа маш амар амгалан тайван ямар нэгэн тийм аюул зөрчилтөндөө байх ёсгүй тайван байдлаас ургаж гарах ёстой. Өөрийн гэсэн хөрөөтэй байх хэрэгтэй. Амжиргааных нь хувьд бол тий мөнгөтэй байх хэрэгтэй. Өөрийн гэсэн одоо тэр нэг амжиргаанд хангах чинь бол оюуны хөдөлмөр, оюуны бүтээл гаргахад хангалттай нөөц бол бүрдсэн байх шаардлагатай юм а гэдгийг бол гол санаа нь гаргаж ирсэн. Тэгээ дээрэс нь бол би бодохдоо Виржиниа Вульфийг маш тийм стереотипаас ангид хүн байсан болоо гэж харсан. Стереотип гэдэг нь ерөөхдөө бол бид нар биологийн хувьд эрэгтэй эмэгтэй гэдэг хүйсийг одоо бие эрхнийхээ физиологийн хувьд бидний бэлэг эрхтэн өөр болж төрсөн. Тэрүүгээр эрэгтэй эмэгтэй гэж нэрлсэн байлаа гэхэд стереотип гэдэг бол бидний нийгмээс бидэнд одоо суулгадаг эрэгтэй хүн бол тийм ах хэвээр, эмэгтэй хүн бол ийм ах хэвээр гэсэн жишг загвар гэдэг зүйлийг бол стереотип гэж нэрлэдэг юм байлээ. Би бас саяхан тэрийг одоо мэдэж авсан. Жишээ нь үүдийн эрэгтэй хөлт бол уйлж болохгүй, эмэгтэй бол одоо уйлахаа гэдэг ч юм уу. Яг үндэ хүний сэтгэл зүйд эрэгтэй эмэгтэй хүн талаар жоохон ялгаатай боловч нийтлэг зүйл маш
адилхан хүний сэтгэл зүй гэдэг бол одоо гэмтэж болдог, шархалж болдог ийм зүйл гэдгийг бол гаргаж ирсэн нь Виржиниа Вульф 1920 онд гаргаж ирсэн найдаж байгаа. Тэгээд ерөөхдөө бол феминизм гэдэг дотроо маш олон төрөл түүний илэрхийлж байгаа арга барил нь өөр. Гэтэ аль болох бид нар аль аль талаас нь нэв наримталтайгаар болохгүй зүйлийг бас болохгүйгээр нь шудраг хэлэх хэрэгтэй гэдэг. Тэр гол зүйл нь бол ерөөсөө тухайн одоо зөвхөн феминизм бол тийм гэж яаж хатуу ширүүнээр так гэж одоо ярахаас илүүтэй тухайн нөхцөл байдлыг одоо хүний төсөөллийг ашиглаж цаг хугацаагаар аялуулж нөхцөл байдлаар ингэ дүрсжүүлж өөр дээрээ мэдрэх гэтэр маш гоё тийм зүрлэлийг өгдөг нь бол утга уран зохиолын маш том давуу тал, маш том нөлөө гэж бол би одоо дүгнсэн. Хамгийн сүүлд нь бол ямар санаа гаргасан бэ гэхээр Виржиниа Вульф маань утга уран зохиол тэгвэл яг үндэ одоо тэр ажил амьдралын түвшин тийм ахуйн тэр амжиргааны түвшний ижлэн байлаа гэж бодоход эрэгтэй хүний бодол санаа илүү утга зохиолт авьяас бүтээл гарах уу эсвэл эмэгтэй хүнийх илүү одоо гарах юм уу гэсэнд маш сонирхолтой хариулт хэлсэн нь. Хүйсээс ангид буюу аль альныхын шинжийг агуулсан androgynous хүйсгүй бодол ухаан санаал хамгийн саврын бүтээлийг гарганаа. Ямар ч одоо үш хонзон ямар нэгэн тийм уур гүмдлээ илэрхийлэх биш. Жинхэнэ бүтээл чанар бол амар амгалан байдлаас одоо тийм хүйсийн ямар нэгэн тэмнэлэг хэрэгтэй эмэгтэй гэсэн стереотипаас ангид хүний өөрийнх нь төр зүйлээс бол дотоодоос гарах учиртай маа гэсэн санаа дэвшүүлсэн байдаг. За ингээд ерөөхдөө манай подкаст маань өндөрлөх тийш хандж гин. Тийм болохоор сүүлийнх нь номын хэсгээс сүүлийн бүлгийн хэсгээс одоо сонирдуулъя. Өмнө нь би Шекспир охин дүүтэй байсан тухай өгүүлсэн. Гэхдээ та нар түүнийг Сэр Сидней Лим бичсэн яруу найрагчийн амьдралаас битгий хайгаарай. Тэр залуух нараа ганц ч үг бичлэггүйгээр харсалтайгаар нас нүгдсэн. Түүний булш одоогийн Elephant and Castle-ийн эсрэг давхар автобусын зогсоолын тэнд бий. Тэгэхэр тэрхүү ганц ч үг бичээгүй. Уул зургийн хажууд оршуулгдсан яруу найрагч одоо ч амьдарсаар байгаа гэж бигдэгдэг. Тэр миний дотор, та нарын дотор өнөөдөр орой аяга тавга угаагаад хүүхдээ ондуулаад завгүй учраас энэ дэрээгүй өөр бусад олон эмэгтэйчүүдийн дотор оршиж байгаа. Тэр амьдарч байгаа. Агуу найрагчид хизээж нас нүгчдэггүй. Тэд үрд орсоор байдаг. Тэдэнд гагцхүү бидний дунд бие махбодоор алхах боломж хэрэгтэй байна. Тэр боломжийг түүнд өгөх эрх мэдэл одоо та нарын гарт байна. Хэрэв би дахин 100 жил амьдрвал энд би хувь хүмүүсийн тусдаа жижиг амьдралыг биш нийтийн амьдралыг хэлж байна. Тэгээд хүн тус бүр өөрийн гэсэн өрөөтэй жил 500-ийн орлоготой байвал хэрэв бид их чөлөөтөн дээр өөрсдийнхөө яг юу бодож байгааг бичих зоригтой байвал хэрэв бид нийтийн зочны өрөөнөөс жаахан чатгаа гарч чадан хүмүүсийг зөвхөн бие биетэйгээ харилцан ярилцаж байгаагаар биш харин бодит байдалтай харьцуулан харж чадвал бас тэнгэрийгч моддыгч байгаа байдлаар нь харвал өргөн талыг хинч хааж чадахгүй тул бодит байдалтай нүр тулан түшиг тулгуур хайлгүйгээр өөртөө явж чадвал бид зөвхөн эрчүүд эмгтээчүүдийн ертөнцтэй бас бодит ертөнцтэй харьцаж чадвал бидэнд боломж гарахтаа л гарна. Тэр цагт үгсэн найрагч болох Шекспирийн дүү охин өөр тарах биеийг олохдоо л олно. Өөрөөсөө өмнөх үе олон ахтагчаас амьдрал авсан дээрээр ах нь өмнө чадсны адил дахин төрөх болно. Түүнийг ирэхэд бид ингэж бэлтгэж чармаалт гарахгүй аваас тэр төрсөн ч амьдарч яруу найргаа бичих боломжгүй байх байцаа. Харин бид түүний төлөө ууггүй ажиллавас тэрээр заавал ирэх болно. Ядуу зүдүү ойлгомжгүй тодорхойгүй байдал байлаач бидний нүр хөдөлмөр гүн гүнзгий утга учиртай байх болно гэдэгт би бат итгэлтэй байна. Түүхч хүний охин байсан гэдэг утгаараа Виржиниа Вульф бол түүхийг маш судалсан, маш ухсан гэдгийг бол өөрийн гэсэн өрөөнөөс харж болно. Тэгээ дээрээс нь мэдхгүй зүйл гарсан ч гэсэн арайх нэшлэл зүйл дээр зөндөө олон таны мэдхгүй зүйлийг бол харуулж болно. Тэгэхээр охид бүсгүйчүүдтэй хэрвээ сонсч ивэл те охид бүсгүйчүүдтэй хандаж хэлгээд өөртөөхөө түүхийн талаар, эмгтээчүүдийн түүхийн талаар ангилт хамааралтай түүхийн талаар мэдхийг хүсвэл өөрийн гэсэн өрөө намыг заавал уншаарай гэж
хүсмээр байна. Тэгээд тэрний дараа жоохон уурч үрж магадгүй. Тэгээд бас хийж бүтээхийн халан хүсэл шатаж магадгүй гэж зөвлөе. Тэгээд сая хэлсэнчлэн нөгөө одоо хин нэгний түшиж хүлээлгүйгээр өөрөө хийж бүтээгээрэй гэсэн санааг Виржиниа Вульф хэлж ирсэн. Тэгээд бас сүүлд би Монсодрын жангар редакцаас хэвлэж гаргасан Тэрслэн охтод зориулсан бяцхан төхөд гээд зурагч номын талаар товчхон дурдъя гэж бодож байна. Тэгээ би өөрөө цэвэр уншигчийн хувьд бол энийг бас өөрөө номыг нь хүндлээд одоо тэр оюуны өмчийн бүтээл гэдэг утгаараа өөрөө худалдаж явсан ямар нэгэн одоо сурчлагаа байхгүй. Гэтэ хамгийн гол нь охтуудтай заавал авч уншуулаарай. Бас хүүд нартай ч гэсэн маш уншуулаарай гэж хүсэж байгаа. Тэгээд саяын яг уншиж байгаа байр би өөрийн гэсэн өрөө номыг уншаад утга зохиолын цаана ямар нэгэн санаа явдаг юм байна. Зохиолчтой нь холбоотой юм байна. Зохиолчийн амьдрал нь их холбоотой юм байна. Тухайн зохиолчийн амьдарч байгаа орны уртраг үүрэг цаг үе нийгмийн одоо тэр улс төрийн байгууллал хүртэл маш чухал юм байна гэдэг артлын одоо тэр зүйлийг бол нууцлагдмал тэр зүйлийг бас одоо мэдэрч судалж авах хэрэгтэй гэдэг талаар бол илүү тийм ойлголт авсан. Ерөнхийдөө бас нэг феминизм гэл хүйсийн эрхтгш бас байдлын цаана зөвхөн бид нар бидээрээ тулахаас гадна үндслэлтэй мэдхүйц шаардлагатай маш олон түүх нуугдж идэм байна гэдгийг бол ойлгосон байгаасай гэж бодож байна. Сайн подкастнаас ч гэсэндээ одоо өөрийн гэсэн өрөө номын талаар ч гэсэндээ. За ингээд өнөөдрийн подкаст маань өндөрлөж байна. Тэгээд анхааралтай сонссон, уйдахгүй сонссон, гүйц сонссон та нартай баярлалаа. Ингээд дараагийн ном хүртлээ түр баяртай. Одоо санаагийн подкастыг сонсож байна. Би энэ подкастаараа өөрийн уншсан зохиол, номын талаар сэтгэлээ мөн холбогдох орчуулагч, зохиолч мөн өөр нэгэн уншигчтай хуваалцаж явах болно.